чадахгүй, нойр авч чадахгүй нэ яах вэ? Нойр юм ууч бол шууд хүчт юм болов. Бүр сэрэхгүй л яах вэ? Тэг. Тасангой олчвол яа. Тасангой олчвол яа. Харин тэг үнсгч юм байхгүй одоо тэг босохгүй шүү дээ. Чам ирээд дүсч хүн зинхэнэ хайр байхгүй юу? Байхгүй. Хайр хуурамч гэдэг. Ямар хэцүү байна тий. Чам ирээд дүсч ханхуу байхгүй. Энийг нь ажиллуулж чинь ч тас. Гараатай л муухай юм аа. За, бэлэн үү? Би бэлээ. За би ч үсэн бэлэн байна. Ингээд дараагийн дугаартаа орцгоё. За долларын индекс дээр өнгөрсөн 7 хоногт CPI за тэгээд заачлаад PPI-гээд мэдээнүүд маань гарлаа. За эцсийн үр дүнд чартыг харахад бол унсан хിവэр үргэлжлээд өнгөрсөн 7 хоног маань дуслаа. За инфляц бол тодорхой хэмжээнд яг хүлээлтэн дээрээ ирэхэд хүлээсний дагуу буураад гарсан байна шүү дээ. 2.9-оос 2.5 гэж хүлээжсэн. 2.5 дээрээ гарсан байна. За тэгээд энэ нь долларын индекс дээр болохоор долларын индекс маань тодорхой хэмжээнд унсан байдалтай харагдсан байна. За тэгээд үүнийг дагаад бусад бүтээгдэхүүн маань тодорхой хэмжээний өсөлт үзүүлсэн 7 хоног болж өнгөрлөө. За тэгэхээр долларын индекс энэ 7 хоногт бас ямар таамагтай байгааг өнөөдөр харцгаая. За миний болохоор долларын индексийг болохоор өнгөрсөн дугаар дээр ярьсанчлан энэ нэг бүсийн бүтэц үүсч ингэж ярьж байсан тийм. Тэгэхээр яг энэний дагуу бүтэц маань үүсгэж явж байна. За яг фундаментал ойлголттой сурчинжлэх ойлголттой техник шинжилгээтэй ерөөхдөө нийлүүлээд бодож үзвэл ерөөхдөө илүү би доош харах төлөвлөгөө бол байна. Тэр маань ерөөхдөө дараагийн фомсын мэдээтэй жоохон яригдах байх. Тэгэхээр техник шинжилгээнээр бол илүү энэ бүсийн арилжаа задрахыг ямарсан хүлээж байна. Тэгэхээр тэр үе дээр арилжаанууд нэлээд нэг төлөвлөгөөтэй байна. Тэгэхээр долларын индекс илүү том цаг дээр болохоор дээрээсээ ч уналтыг хөдөлгөөн сахиж дахид цаашаа хөгжлөх болов гэдэг хүлээлт бол миний хувьд байгаа гэсэн үг. Тэгэхээр нэлээд 4 цагийн чарт болоод нэг D-ийн чарт нэр ихэд нэлээд дажгүй томоохон хоёр бүс төр бол ирчээд шалгаад яваад байгаа. Тэгэхээр яг энэ бүс маань ерөөхдөө нэлээд сайн шал болоод одоогийн байдлаар бол шалгагдчих байна. За тэгээд энэ маань өөрөө дахид цаашаа хөгжлөд унах болов гэсэн одоогийн байдлаар хүлээлт бол байна. Тэгэхээр долларын индексийг цаашаа доош уналтын нэг бүтэц рүү орчих гол байх шиг байна гэж хараад байна да. За дээрээс нь яг энэ D-ийн чарт нэр харж байгаачлаа. Энд чинь нэлээд нэг хай хийсэн. За доош орж энэ чинь нэлээд том цагийн бүр нэлээд урт цагийн тогтворч үйлчлэг хийж байгаад за энэ маань дахиад нэг импульсив хөдөлгөөн дахин хэмжээнд доор гарах болов гэдэг хүлээлт бол байна. За яг энийг бүр фантазлаад авч үзвэл илүү Т-ний хавцаа ч юм уу те. Ерөөхдөө бүсүүд бол нэлээд дажгүй бүсүүд бол байгаа гэдэг. Тэгэхээр энэ бүсүүдэр бол нэлээд сонирхох хэрэг унч чадах юм бол энэ сүр бол унах болов гэсэн бол хүлээлт бол байна. Тэгэхээр ингэж л харж байна да. Тэгэхээр ямар ч сан төлөвлөгөө техникч нь бол гаргаад явжээ. Тэгээд яг бүтэц ханшийн яг зургал үүсэт ирэхээр цаашаа төлөвлөгөө гаргах сонирхолтой гэсэн үг. Ерөөдөө одоо л нэг sideways тренд явж байгаа. Унал нэлээд урт явах гэдэг шүү дээ. Тий. Окей, за минийх болохоор юу болсон бэ гэхээр за энд нэг дабл bottom үүсээд за ингээ ерөөдөө дээшээ явчих болов уу гэсэн чинь буцаад энэ 7 хоногт ороод ирлээ. За одоо ингээ харахаар энэ маань за яг ингээ паттерн жаахан нэг стрэл материалтай зурхад доошоо задрах магадaltaй паттерн явж байна. За гэхдээ яг ялчгүй daily дээр ийм том рейнжин дотор яваад байгаа учраас энийг эсдлүүлж ижлэнхий илүү харах бодолтой байна л да. Тэгвэл энэ яг одоо паттернгээд харахаар стержиж баталгаажна. Бас sideways гээд харахаар энэ дотроос стэрхгүйж явах боломжтой гэдэг нь баталгаанд дуустдаг. Баталгаа хүлээж байгаа учраас яалтчгүй аль талгаа гээд хэлэхэд хэцүү. Гэхдээ ерөнхийдөө паттерн гээд харах юм бол мэдээж доошоо зозрох магадaltaй паттерны хэлбэр үүссэн учраас стрейт явах магадлал маань арай өндөр гэж хараад байгаа. За гэхдээ би бол нөгөө л доовоо хөгөөд энийг л сэтгэхгүй л гэдэг таамагн дээр илүү үнэж байгаа юм л да. Энэ доошоо стрейт буцаач бас дээшээ гараад ирэх юм боломжтой болов гэж бодоод байна. За тэгээ ингээд энэ долларын индекс маань өөрөө доошоо хүчтэй уналт хийгээд ороод ирэнгүүт бусад бүтээгдэхүүнүүд маань бол тодорхой хэмжээнд өсөөд гараад ирж байгаа шүү дээ. За энэ дээр бол бас Nasdaq дээр бол хангалттай хэмжээний өсөлт хийгээд гараад ирсэн байна. За Nasdaq дээр би буцаад дээшээ явуучих болов уу гэж анзаараад
Нөгөө харж байсан зон дээр бас хөргөн эсэргүүцэл авчлаа гэх юм уу. За энэ доо доошоо явагдсан энийг ивтгүү шаардсан цаарж ийсэн. За тэгээ энэ маань өөрөө нэг юм ашиглахад мангар хэцүү. Гэхдээ яг мэдээлэл нь бол дээшээ гэж байж магадгүй байсан батарна. Дээшээ стрэ явчлаа. За одоо харин засварын хөдөлгөөн орж ирээд. Энэ засварын хөдөлгөөн өөрөө миний хаар за би ойр тийм нэг цэвэрхэн шалтгаазуудыг айгүй анзаараад байгаа. За энэ дээр нэг юм цэвэрхэн хүрчиж магадгүй. За хэрвээ энэ дээр хүрэхгүйгээр наагуурна гэх юм бол ингээд эндээ нэг засварын хөдөлгөөний батарн ингээд бол ихний ээлжинд таньж болж байна. За ийм батарн үүсэхгүйгээр шууд уннаа гэж үзэх юм бол энэ дээрээс нэг хөдөлгөөн хараад тэгээ буцаад дээшээ гэж хараад байна. Тэгэхээр ерөнхийдөө стакка дээшээ зурчаар саяны долларын индексийн батарн доошоо стрей дахиад явах магадлал нь өндөр юм болов уу гэж анзаараад байна л та. За өнгөрсөн 7 хоногийн чартанд бас нөгөө ярьж ирсэнчлэн энэ ч нэг бус ямарсан ирчээд шалгаж байгаа шилсэн те. За энэ сэтгэлчих болов гэсэн бол бодолтой байсан бол тэр маань ерөөхдөө мэдээний нөлөөнөөс болоод эсрүүслээд шавшгүй гэж бол хараад байна. За нөгөө талаараа 15 минутын чартан дээр би өнгөрсөн 7 хоног дээр ерөөхдөө ямар байдалтай оролдол хийх боломжтой байсан гэдэг үнцгийг харуул. За энэ дэр энэ бүсийг бүр авч хаяад энэ дэр нэг шалны бүс бол нэлээд дажгүй зурагдаж эхэлж байсан. За би миний хүлээж хийсэн зүйл энэ доотлын хэсэг дээр бол хүлээж байсан боловч энэ дэр харахаа ирээгүй. Энэ чинээс ерөөдөө янисхийн таасны хэсэг байдалтай жижиг цагийн таасны хэсэг дээрээс эсрүүслээд явцсан харагдаж байна. За тэгэхээр миний дараагийн оролдох хийх боломжтой зэгүүд маань хаана гэсэн мэтлэр надад болохоор энэ чинь нэлээд сайн шал байсан болж харж байна гэсэн үг. Энэчээс хэрэг орж ирсэн бол ерөөхдөө баг бид нар нөгөө өнгөрсөн одоо жилийн өмнө ч юм уу жилийн өмнө нөгөө яг маркетинг арай өөр өнцгөөс харж байгаа бол свингер хэлж гэдэг бол нэг 2-3 сар багтаа барих боломжтой те. Одоо дээрээс нэг 1000 пип ч юм авах боломжтой ярьж байгаа гэсэн бол энэ хөдөлгөөн маань 7 хоногийн дотор 1000 пипний арилжаанд хийгч яваал байна л та. Тэгэхээр нэлээд бас нөгөө маркетинг ажиглаж байгаа хүний хувьд бол нэлээд тийм нөгөө нөөц болцоо ихтэй тийм сарууд өдрүүд хэм маягууд явагдах шаардлагатай. Тэгэхээр ингээд харах юм бол мэдээний нөлөөн дээрээс ерөөдөө зурвал дээрээс нэлээд далаац хөдөлгөөн гарцсан. За энэ хөдөлгөөн маань одоо бас доороос өвс хөдөлгөөн нэлээд сарамж хөдөлгөөн буюу энэ дээрээ нэлээд сарамж хөдөлгөөн байна харагдаж байна те. Тэгэхээр магадгүй энэ хөдөлгөөн маань энэ хавцаа нэг доороос өвс импульсийн хөдөлгөөний сайт хөдөлгөөн болоод дахиад нэг үргэлжлэх хөдөлгөөн дээш гарах болов гэдэг бол хүлээлт бол байна гэсэн. Тэгэхээр дээд ярилцаа хийдэг хүмүүсд бол нэлээд дажгүй шалны хэсгүүд бол бүрдэж байна. Дээрээс нь таасны хэсгүүдтэй ч гэсэн таац шал солигдох хөдөлгөөнүүд бас байдаг те. Тийм хөдөлгөөнүүдтэй ч гэсэн арилжаанууд хийх боломжтой харахад байна гэсэн. Тэгэхээр магадгүй миний хувьд болохоор энэ хөдөлгөөн хэрэг ингээд энэ хэсгийн жижиг цагийн даваа явдад гарч ирээ буцаж орж ирэхэд энэ хөдөлгөөнөөс илүү одоо нэг томоохон оролт хийх боломжтой хөдөлгөөн гаргаж байгаа. За нөгөө талаар энэ маань батарейн хөдөлгөөнтэй одоо юу гэдэг цугтны хооронд нь оршуулгын үзэгдэл болохоор за магадгүй нэг иймэрхүү батарейн авчрах уу гэсгүй те. Тэгэхээр яг хөө дээдлийн тренд лайны хувьд магадгүй нэлийн муу тренд лайн дээдлийн хэсэгт гарч магадгүй. Гэхдээ доотлын хэсэгтэр бол нэлээд дайжгүй байж болох үс хөдөлгөөн бол надад харагдаад байгаа гэсэн. Тэгэхээр энэ хөдөлгөөнөө хэрвээ ингээд энэ цагийн доовоо юудад явах юм бол батарей нь болоод яг энэ бүсээ арилж идэг хүний хооронд одоо юу гэдэг огтлцлыг харж үзэх юм бол энэчээс нэг арилжааны шорт хөдөлгөөн байх боломжтой. За хамгийн багадаа хамгийн холдоо гэх юм уу миний хувьд болохоор батарейн ихсэн цэг гэдгээс магадгүй энэ хэсгээс илүүтэй нөгөөтлийн арилжааны хөдөлгөөнийг хийх TPA гарах гэсэн тийм сонирхол байна. Тэгэхээр ямар цэгний ээлжинд болохоор тэний шинжилгээний хөдөлгөөн гэж харж байна. За нөгөө талаараа за хөндлөн фомсын мэдээ гарч ирэх. Тэгэхээр тэрэн дээрээс нэлээ энэ хөдөлгөөн бас цаашаа өөрчлөх эсвэл дундаас нь өөр хөдөлгөөн гарах гэдэг бол мэдгүй байгаа учраас бид нар prediction буюу таамаглал гаргадаг учраас энийг бол ингээд таамаглаад өргөж гэж бодож байна. Настай тэрний ихэд илүү нэг энэ 7 хоногт хэд хоногт 2 хоног мэдээний өмнө ч юм уу те ерөнхийдөө нэг хөдөлгөөн гаргачаад дахиад ишдээшний хөдөлгөөн гарах болов гэдэг дээр бол хүлээж. За том цэгийн чартан дээр болохоор дахиад нэг жоохон ч гэсэн зай байгаад миний хувьд бол тэр энэ хэсгийн таасны хөдөлгөөн бол илүү ирэх болов гэдэг бол хүлээлт байгаа гэсэн. За нөгөө талаар энэ маань өөрөө энэ том импульсив хөдөлгөөний магадгүй correction хөдөлгөөн болоод цаашаа үргэлжлэх ч юм уу эсвэл магадгүй энэ маань өөрөө том цагийн correction болоод
бүтцээ хараад явах болов гэдэг үйлдэл харагдаад байна. Тийм л энэ да. Тэгтээ жижиг цагийнхаа шалтгаазууд нэлээд зөрхөн үүсээд шалтгаазаа солиод явж байгаа нь нэг зөрх явж байна те сток дээр бол бас. Окей. За шинэ 7 хоног шинэ одоо all time high буюу ахаад шинээр рекордоо хийсэн бүтээгдэхүүн болох алтан дээр Zaster range тазааслаад дахиад дэше түүхэн шинэ рекорд эвдээд явлаа. За чиний хаар одоо үн докторжин гэж харж байна уу? Эсвэл энэ fake out гэж харж байна уу? Юу гэж харж байна? За алтны зургал дээр хараад байхад бол ерөөхдөө нийслэлийн шаардсан дээрч болоод том болоод жижиг зэгийн шаарднууд дээр нэлээд дэжгүй өөрөө алтын хөдөлгөөн маань нэлээд гоё бүсийн хөдөлгөөн болоод докторч хөдөлгөөнд хийгээд яваад байгаа. За яг хөө энэ хөдөлгөөнийг харахад бол энд нэг цаг том цагийн докторчээс хөдөлгөөн. За энэ дээр нэг докторчээс хөдөлгөөн. За энэ дээр нэг докторцсон хөдөлгөөн. За энэс гараад явцсан хөдөлгөөн бол харагдчих тийм. Тэгэхээр энэ хөдөлгөөнийг хараад байхад бол ямар ч импульсийн хөдөлгөөн явсан дараа ямар нэгэн байдлаар докторч хөдөлгөөн гардаг. Тэгэхээр нэг жоохон дахиад дээшлж жагаад хаяа нэвцэн докторч болов гэсэн бол хүлээлт бол байна. За нөгөө талаараа өнгөрсөн 7 оны чартн дээрээс ярихад хэдүүлээ зурглалыг харъя л та. Тэгэхээр би нэг дахиад нэг доошны хөдөлгөөн, паттерны хөдөлгөөн зурагчсан тийм. Зурагтад би энийг дахиад нэг доош ирвэл нэг оролтын лонг хөдөлгөөн төлөвлөжсэн бол ерөөхдөө юм өөрчлөгдөд энэ хэсгээс арилж байгаа энэ наслаг хөдөлгөөнтэй адилхан шатны хөдөлгөөн гараад ирж байгаа. Тэгэхээр энэчээс арилж их боломжтой тийм зургал байжээ. За нөгөө талаараа типний зэг бол нэлээд дажгүй гоё зэг. Яг тэгэхээр өмнөх таасны хэсэг буюу нэлээд сайн шалгаж ирсэн 1 2 3 4 5 6 7 таа шалгасан тийм таасны хөдөлгөөн байна. Тэгэхээр энийг харуул нэлээд дажгүй гоё бүс дээрээс нь типи аваад нөгөө талаа арилж нөхөж сайгүй гоё бүсүүд бол алтны хөдөлгөөн тэр өнгөрсөн 7 хоног гарч ирсэн. Тэгэхээр иймэрхүү одоо юу гэдгийг нөгөө зураглал маань нэлээд тодорхой болоод байсан үед бол яг энэ бүсээ арилж хийдэг хүмүүс нэлээд гоё болдог. Типийн авах цэг маань тодорхой болчихно. Оролтын цэг маань тодорхой болчихно. Гарах цэг маань тодорхой болчихдог. За нөгөө талаараа энэ дээрээс яг риск нь юу байна гэхээр энэчээс шорт хөдөлгөөн орцсон байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээрээс нөгөө мэдээний нөлөөгөө бид нар бодож үзчихсэн бол магадгүй мэдээ тэгэхээр хослолоод гарах хөдөлгөөн бол энэчээс гарах байж бий. Магадгүй энэчээс нэлээд шалгаж үзээд одоо магадгүй нөгөө мэдээгийнхаа үр дүн харж чад нөгөө л ярилж их боломжтой тийм бүсүүд бол алтан дээр бол байсан ч харж байна. Тийм харж байна. Тэгэхээр алтны хөдөлгөөн нэлээд сайн импульсив хөдөлгөөн дэшээр авцсан. За тийм болохоор одоогийн байдлаар бол дахиад нэг жоохон дэш өсөд докторч том зэгийн хөдөлгөөн бол би бол хүлээн арилж их нөхцөлөө. Тэгэхээр тэр бол алтан дээр жижиг зэгийн яг дээр ярьж байгаа хийх боломжтой бол зураглал одоогийн бодлоор бол байна. Тэр маань юу гэхээр магадгүй ерөөхдөө зураглалууд бол энэ дээр нэг жижиг цагийн шал таац ч юм уу те. Гэхдээ энэ өөрөө тийм гоё нөгөө TP авах хөдөлгөөнөд гэсэн нөгөө энэ доороос явж байгаа хөдөлгөөнтэй харьцуулахад бол нэлээд тийм гоё том зэгийн хөдөлгөөнөөр барьж байгаа гэдэг тийм богино зэг ярьж их болчтой. Одоо юу гэдэг скалп ч юм те. Болох гэдэг шүү дээ. Тэгэхээр жоохон нэг сэтгэл зүйн үед докторгүй байх юм бол энэ манай өөрөө дансыг шатаах болоод стоп лосс нэлээд олон зохиолох боломжтой байдаг. Тэгэхээр энэ дээр бол илүүтэй би алтны хөдөлгөөн гэдэг утгаараа одоогийн байдлаар энэ доотлын зураг шиг нэлээд дайггүй зургууд нь гараад ирэх юм бол харилцаанд төлөвлөх сонирхолтой байдаг. Тэгэхээр ямар ч докторч хөдөлгөөн бол гэж байна да. Дээрээс нь энэ лонг том мэдээ авчраас бас тэрний хашийн дайггүй бус байх юм бол оролт хийх сонирхолтой гэсэн. За чиний үгүй. За би ч одоо ингээд нөгөө таацгүй шалгүй баримжаалт боломжгүй болцсон үед бол одоо импульсээ толоод байдаг шүү дээ. За тэгвэл одоо ийм импульсээ копидод авчиж байгаа. За саяны ингээд нэлээд үргэлжлсэн саргаар за сарын бараг үргэлжлэсрээ юм шүү дээ. Энийн өмнөх гажсан импульсээ татаад авангууд за яг эндээс эхлэнгээ харангууд ерөөдөө нэлээд төстэй дүү хөдөлгөөн яваад байгаа байхгүй юу. За тэгвэл одоо эхний энэ одоо эндээс хэлсэн энэ хүртэлх импульс нь яваад дууссан. Тэгвэл энэ зурган дээр дахиад нэг ийм коррекшн орж ирж шүү дээ. Энэ нь одоо орж ирэх цаг нь ерөөдөө болцсон болов уу гэж хааж байгаа. За гэхдээ эн чинь бол зөвхөн өмнөх хөдөлгөөний давтамжил гэж харж байгаа шүү дээ. Тэрнээс юм яг техник шинжилгээгээр бол юу гэх юм үүсэж байгаа доо моо өвдөгцсөн юм байхгүй тий. Тэгээд яг өнөөдрийн бүтц өөрөө юу гэсэн бэ гэхээр нэг ийм жижигхэн трендийн төгсгөлд үүсдэг байж. Тэгэхгүй трендийн төгсгөлд үүсээд тодорхой хэмжээнд засвар хөдөлгөөн орж ирэхийг
ингээд илтгэж идэг паттерн маань үсээд сэтэрсэн. Аха. За гэхдээ бас нэг хоржоонтой зүйл нь юу болсон гэсэн чинь энийг сэтэрж байхдаа өөрөө ахаад тийм жижиг трендийг үргэлжлүүлж магадгүй ийм паттерн үсэж байгаа. За ихтэй энэ бол мэдээч ингээд дүнгэж 15 минутын дүнгэж үсэж байгаа 2-2 шалыг холбоо зурцсан тий. За ингээд явах магадлал байгаа. Гэхдээ нөгөө талдаа бас эндээс нэг хардлагт нь юу байгаа вэ гэхээр одоо нөгөө өмнөх яг бичлэн дээр ижээс энд нөгөө triple top гэдэг паттерн үүсээд иж магадгүй шүү дээ. Тэгэхээр стрэнгууд найлт нэг тал руу харыг эздэг шүү дээ. Тэрний нэг магадлал нь энэ дээр double top үүсчихэж магадгүй. Ягаад double top үүсэж байгаа магадлал илүү өндөр үнэж байгаа тэгэхээр энд доошоо стрэх магадлалтай паттерн үүссэн. Энд дээшээ үүссэн. Одоо энд дахиад энийгээ стрэх дээшээ явахдаа энд доошоо стрэх магадлалтай паттерн үүсчих юм бол энэ импульс өөрөө нөгөө цасрын хөдөлгөөн орж ирэх нь ингээд төгцсөн буюу одоо энэ хөдөлгөөний бай нарай хандсан баха. Тэгээд тодорхой хэмжээнд коррекшн орж ирэх боломжтой болов гэж хараад байна. За тэгээд яах нь нэг дээшээ гарч ирж байгаа хөдөлгөөн өөрөө ямар давтамжтай гарч ирэх нь вэ гэдгийг анзаарах нь илүү одоо надад бол тийм магадлал нэрээ өндөр харагдаад байгаа байхгүй яг өөрөө нөгөө импульсээ тоолдог учраас импульсээ тоолоод үзэнгууд энэ маань хандсан ингээд төвшөндөө очсон. За тэгээд өнгөрсөн 7 хоногийн альтбас нөгөө яг тийм double top mob triple top гэдэг дээр бол аюу гоё саний яриад байгаа нөхцөл үүсдэг байхгүй. Одоо жишээ энэ дээр ингээд аюу гоё доошоо задрах магадaltaй паттерн үүсгэснээ. Тэр дотор ахаад ийм жижигхэн доошоо задрах магадaltaй паттерн үүсээд энэ нь мэдэгээрээ ситрээд тэгээд энд нь бас 2-3 stop loss авсан. Нөгөө аль стрэх тал руу н орно эсвэл юм чинь шал таазан дээр л орно шүү дээ. Тэгээд энэ дээр эхлээд мэдээгээр орилжаанд орохгүй. Тэгээд ингэж ирэнгуут нь энэний pullback байна гэж ороод энэний pullback гэдэг энэ дээр stop тавиад тэгээд орсон дэшээ гараа явцсан. За тэгээд мэдээж яг төлөвлөгөөнийхөө давуу стрессэн тал руу н орё гэд энийгээ стрээд эргээд нэг инх юм болоо гэсэн чинь хайр байсангүй. Тий. Ягаад ингэ зүгээр стрэх яхаа стрэхээр нь дагаад баядаг юм бэ гэдэг өнцөг гарч ичиж магадгүй. Стрэхээр нь баятахаар стоп лосс амар хол болсон байхгүй. Мангар хол стоп лосс. Ингээд оронгууд би доовороо 50 гут энд тавьж байгаа байхгүй. Тэгэхээр 200 пипний доор SL 50 гэж байхгүй тий. А тэгээд эний чинь дүнгэж ингээд тавьж ин гэхээр хитрхи риски санагдаад байгаа байхгүй. Тэгээд ингэ орж идэггүй. Тэгээд нэг стоп лосс аваад алтан дээр харилж байгаа өндөрлүүлсэн байдаг юм аа. За тэгээд Nasdaq бол яг миний орхоор нөхцөлийг бол бас бүрдүүлж өгч таагүй Nasdaq төрөөс арилжаа хийж чадсангүй. Тий. За тэгэхээр энэ 7 хоногт одоо FOMS тий байна уу? Энэ 7 хоногт FOMS мэдээ гарна. За яг нөгөө өнгөрсөн лааны CPI мэдэн дээрээс мэдэн нөлөөг чартын дээр нэлээд харж чадж байгаа шүү дээ. Тэгэхээр CPI дэжүү гараад байгаа. Өнгөрсөн 20 сарын хугацаанд сүүл 2 сарын хугацаанд гэсэн. Дэжүү гарч чаддаг. Дээрээс нь ханшнууд маань ч гэсэн ерөөхдөө нөгөө мэдээллийг хангалттай юу гэдэг ихтгэд байна л да. Нэлээд all time high дэж чинь зарим бонус хугацаанд нэлээд олон юу гэдгийг их мэдээлэл хийж чинь те. За тэрний бас учир шалтгаан юу байна вэ гэхээр FOMS энэ жилийн энэ сарын хүүгээ 25 нэгжээр бууруулна гэсэн 65% магадлалаар ямарчсан миний унших судалгаанд тийм мэдээлэл бол байна. За тэр маань ерөөхдөө CPI мэдээс хамаарат ерөөхдөө бас энэ бол тоон үзүүлэлт болол гарч ирдэг. Тэгэхээр тэр мэдээтэй ч гэсэн холбоод үзвэл хэрвээ мөнгөний бодлогын хүү маань буурвал долларын ханш ерөөхдөө унана гэсэн одоо юу гэдэг үнсээр гарч ирдэг тийм. Тэгэхээр тэрнтэй адилхан авчцгээр ханшиг суурь шинжилгээ тэрийн шинжилгээтэй ослол үзэнгүүд ерөөхдөө долларын ханш манай унана. Нөгөө талаараа бусад ханшнууд маань өсөн гэсэн хүлээтэй учраас би энэ 7 оны таамуудад нэлээд тээж гаргаж байсан. Бүлэш байгаа тийм бүлэш мэн гэсэн. Тэгэхээр долларын ханш унана гэж харж байгаа учраас яалч нөгөө талын ханшууд дээш өснө гэж харж байгаа. За тэгэхээр шууд мэдээ гарангууд бас огцон унана гэдэг бол мэдээж бид нар маркет мейкерүүд биш учраас хэлж чадахгүй. Ямар ч том цагаараа буюу нэлээд том балансын хөдөлгөөр бол ийм хөдлөм бол гарах боломжтой. Энэ чэнэс ийм одоо бүсэд харж байгаа гэдэг бол өнцөг гарч ирнэ. Тийм болохоор энэ 7 хоногт бол 5.5 гэдэг өмнөх үзүүлэлтээс 25.5% нэгжээр буулгаад 525 гэсэн ямар зүг хүлээлт бол фидийн зүгээс бол гаргаж чадаа. За энэ маань ерөөхдөө 3 дахь 4 дахь шинжилгээ шишгэн буюу одоо юу гэдэг өглөө гэх юм уу те 2 цагаас гарна гэсэн үг. Тэгэхээр шөнийн 2 цагаас. Тэгэхээр энэ хөдөлгөөнүүдээр ямар ч хэрвээ та одоо арилжиж байгаа хүн арилжаатай байх юм бол хэрвээ унтчих юм эсвэл байх юм бол ямар ч
арилжааны нэг талаад харж бол бас зүгээр ах шүү гэдэг бол хэлгээр байна. За ямар ч сан. Миний хувьд болохоор сууч нийтлэгийнхаа хослолыг бодж үзэхээр алтны ханш болоод настаг за мэдээж долларын ханш одоо доллартай уруу хамааралтай тийм ослуудыг бол дээшээ хаа гэдэг бол энэ 7 хоногт бол ялж хараад байгаа. За тэгээ дараалгаас магадгүй энэ манай өөрөө засварын хөдөлгөөн ч юм уу иймэрхүү хөдөлгөөнд орж ирэхээ үгүйсэхгүй тэгэхээр эхний ээлжинд ямар цсан бүсүүдийн нэлийн тодорхойлцсон хүлээж бэ. За тэгээд тэнцээс оролтуудад солилцсон байж гэдэг бол юу байна да. Энэ 7 хоног чинь тэгээд одоо 1-р 2-р 3-р замраад байгаа юм шүү дээ тий. Аз болоод Япон болоо Хятадын банкуд тийм амралтад байгаа. Тэгж байгаа шууд бараг арилжаанд орж амжиг багт нь фомс гарч байгаа шүү дээ. Орооных нь Нью-Йоркийн цагаар харилж. Тийм. Тэгэхээр бас нөгөө өглөө бас чардуу жоохон баг ойлгомжтой байж магадгүй юм байна тий. За тэг фомс ч бас ядраад 2 мэдээ гарчингуудаа 2-3 конференцнаас хөдөлгөөцдөг тий. Нөгөө яг спич нь явангууд бодлого үгүй яг дараагийнх дээрээ гэдэг шиг юм байгаад юм байлээ. Тэгэхээр бас жоохон төвхтэй л байгаа. За тэгээд битүү мэдээ байгаа юм байна дөө. Тэгээд дөрөвдөг чинь тэгэл. Тэрнээс нэгтлээ мэдээний нөлөөн дээр арилжаа хийж чаддаг хүн байгаа чадахгүй байгаа. Тэгэхээр том цагийн арилжаанд хийдэг хүний хувьд бол за яг нь дээд хөдөлгөөнд барьсан байх юм бол биегээ шахаж авч байгаа гэдэг тийм. Жижиг цагийн арилжаанууд дээр арилж хийдэг хүмүүс л жоохон эрсдэлтэй байж магадгүй. За энэ 7 хоногийн хувьд бол нэлээд дэжгүй савлгаа оруулж ирэх мэдээ байгаа учраас ер нь бол нэлээд арилжаанууд бол анхаарал тарж зүгээр анхаарч байна. За ингээд энэ 7 хоногийн бид хоёрын таамаг бөгөөд тэгээд мэдээний нөлөөнд гэдэг ч юм уу одоо хүчтэй орж ирэх болох мэдээнүүд нь байгаа учраас ингээд таамагудаа ингээд дуусгах байна гэсэн үг. За тэгээд арилжаатай байгаа хүмүүс бол тодорхой хэмжээнд арилжаануудаа хямдах хэрэгтэй. Яг арилжаа нэг гэж байгаа хүмүүс бол бас спирит хилээд арилжаа нэг жоохон духгүй л байгаа. Ялангуяа мэдээний цагуудаа анзаарч авахгүй бол тэгээд тухгүй штэ ер нь мэдэн дээр арилжаа нэг гэдэг чинь. Ялангуяа анхлан сурж байгаа яг тодорхой хэмжээний мэдээний савлгааг ингээд тодорхой хэмжээнд мэдэж амжаагүй байгаа бол нэх оролтоод дэмий болов. Мэдээний спирит хилэлт болоод за өглөөний Аз болоод зарим үед Лондон ч юм уу зарим минут бол маркет шилжих үе дээр бол спирит хилэлт бол явагддаг. Тэгэхээр нөгөө тэрэн дээр бол зарим хүмүүс ялчгүй нөгөө сурж байгаа гэдэг утгаараа ч юм уу мэдэхгүй байгаа тохиолдолд гарч ирж байгаа тийм. Тэгээ тэрэн дээр бас нэлээд анхаарах хэрэгтэй хаа гэж бодож байна. За ингээд бид хоёр өнөөдөр нэг зүйлийн талаар ярих гэж бодсон. За тэр маань юу гэхээр яг та бүхнийг энэ хөвчлэгийг үзэж авах өдөр бид нарын одоо хүндэтгэж явдаг, хайрлаж авдаг ах маань биднийг орхиод одоо 1 жил болж байгаа юм байна. Болж байгаа. Тэгээд ялчгүй одоо бид нарын ихэнх нь энэ үнийг арилжаа гэдэг зүйлтэй анх мэдчихсэнтэй. Тэгэхээр бид хоёр одоо өөрсдийнхөө хувьд яаж энэ хүү зах зээл рүү орж ирж байсан, ер нь хаанаас мэдчихсэн. За тэгээд үүнээсээ зайшлаад энэ swing traders гэдэг Discord community-г яг хаанаас олоод мэдчихсэн. За тэгээд бас их махыгаа ер нь хаанаас олж мэдээд ингээд энэ зах зээл рүү яг бид нарыг оож ирэхэд яаж нөлөөлж исэн бэ гэдэг талаар ингээд одоо хоорондоо дурсаад гэх юм уу те. Иймэрхүү зүйл ярих гэж бодсон. Тэгээд та бүхэн ч гэсэн ингээд энэ хүн таны одоо арилжаанд за эсвэл амьдрал ч юм уу тодорхой хэмжээнд яаж нөлөөлж исэн бэ? Ямар хүн байсан бэ гэдэг зүйлээ коммент хэсэгт гоё дэлгэрэнгүй ингээд хуваалцаж болно мó swing traders Discord дээр яг 2 дахь орой байсан баха бид нар бөөнөрөө уулзаад бас юм дурсаад өөрөөсөө ингээд ямар ингээд холбоотой байсан хүмүүс билээ гэдгээ ингээд бөөндөө гоё цуглах нэг тийм юу байгаа ивент хэсэг дээр орч мэдээлэл нь орсон байгаа та бүхэн ороод үзээрэй. Окей. За чиний хувьд за ер нь forex гэдэг зүйлийг анх хаана сонсч криптогийн дараа өмнө нь тэгээ ер нь яаж халтарж яваад ороод ирвэ. За яг энэний өмнө одоо юу гэх юм бид гэж боддог байхгүй. Мэдээж бид нар нөгөө ямар нэгэн зүйл магадгүй эд зүйлээ алга болгохтой ч юм уу одоо харамсах зүйлүүд байдаг шүү дээ тийм. Тэгэхээр тэр эд зүйл бидний хувьд ямар нэгэн байдлаар үнэтэй байсан эсвэл бидэрт ямар нэгэн дурсамж үлдээсэн байдаг учраас тэрийг алдахад одоо хайрын ч юм уу гэдэг тийм. Яг тэрнтэй адилхан бидний хувьд нэг амьдралд ялч хүн гэдэг зүйл бол бидний амьдрал сайжргүй нэг хэсэг болж явдаг. Тэгэхээр
гэдэг лого болоод эрхмээ гэдэг хүн бидний амьдрал ямар нэгэн дурсамж болоод үнцэнтэй зүйл үлдээсэн учраас бид нөгөө одоо болтол нөгөө бидэртэй цуг байдаг мэтэр хайрлж хөндлөж одоо тийм тэр өнцгөөс нь бас бид хоёр ярих гэж байгаа шүү. Тэгэхээр тэр өнцгөөс нь яриа та. Зүгээр ялгаа. Яар тий. За би чинь Саяхныхтай гэж. За нэг одоо би ч бараг л нэр 2 жил болж байгаа юм болов. Бүтэн гэхээр одоо яг сараар 12-ыг гүйцээгээл явболоо. тий бараг л 2 жил. Яг л 2 жил болж байгаа хта ярьж судлаад гэх юм уу. Нарийн. Криптогийн өмнө судалж байсан. Монголд бүүн болохоос өмнө гэсэн үг. За яг хөө мэдээж биткойн болоод зарим юмуд бол хальталт сонсч байсан үг байгаа тий. Тэрнээс өмнө ерөөхдөө би ч нэлээд хаалттай гэх юм уу. Нэлээд бүрг хүнтэй нэг тийм юм ороод байхгүй тийм юм байсан. Тэгээд дээрээс нь ерөөхдөө нэг community гэж мэддэг байсан гэсэн нэг тэрэнд нь ороод яахгүй зүгээр өөрөө л болгоч өөрөө сурчээ. Өөрөө л нэг мэдээд авчиг гэдэг тийм нэг үнэтэй байсан. За тэгж явж байгаад ерөөхдөө яг би чинь нөгөө яг бүтэн цагийн ажил өглөө яг нэгсээс ороод хардаг тийм ажилтай байсан. Тэгэл яж чад яг нэг өдөр гэнт байж байгаа түф гэж толгороо нэг бодол орж ирж. Зүгээр ингэ ягаад ч амар өтгөртэй нэг хэвийн амьдрах гэдэг юм санагдаад тэгээд яг өөрийгөө сорж үзэх юм шиг тийм нөө хүний амьдралын галзуу шийдвэрүүд маш баг бөгөөд тоотой орж ирд юм шиг санагдав. Тэгээд яг тэр шийдвэр нь тэр үед оржсэн байж боддог байхгүй. Тэгэхээр яг тэр ажлаас гарах шийдвэр үед л ирэхэд бүх зүйлүүд эхэлчихсэн. Миний амьдрал форекс амьдрал. Тэгээд сураад ингэ явж байгаад нөгөө яг Монголд крипто за дээрээс бүр нарийн тодтогож ирэх юм бол мэдээж эрх мэхэ ажиллаж байсан IT төсөлтэй. Энэ үед төр нэлийн одоо нэг community болоод энэ одоо юу гэдэг Монголын зах зээл дээр ийм олон хүмүүс форекс сонирхт юм байна. Ийм хүмүүс байд юм гэдэг зүйл мэдж авч байсан гэсэн. За криптод анх бүүн болж хахад ерөөхдөө эрхмээ ахыг илүү мэдэж авсан. Яг тэрнээс өмнө дуулж байсан. Илүү мэдэж авсан. За ийм хүн байд юм байна. Энэ талаас нь ийм хүн байж гэдэг ч юм уу. За тэгээд ерөөхдөө анх мэдээж за энэ хүн ингэдэм байна гэж сонсож за тэгээд дээрээс нь симт нь орж хийжсэн юм уу? Одоо юу гэдэг Discord-д ч гэсэн үг. Тэр үеч гэсэн өөрөө айгүй ер нь public болж байсан. Хүмүүс нэлээд ялч нөгөө зураг хөргөнд хүртэл харагддаг болчихлаа. Тэрнээс өмнө ч нөгөө пресс дээр нөгөө асуулт нэртэй ч юм уу тийм хэл явдаг хэвчтэй. Тэгээд зүгээр IC юу гэх ажилласаа гараад тэгээд ингээ арилжаа хийгээд шууд шийдсэн юм биш үү? Зөв. Тэгээд тэр үед нь ингээд одоо Монголд койнуудын яг эд үе эхлээд тэр үед нь ингээд ирэх мах илүү паблик болсон гууд тэгээд мэдээд илүү орж ирсэн юм байна тий. Тэрнээс өмнө бол ингээд ороод ирсэн байгаагүй. Үгүй. Зүгээр би тэгтээ яг бодд тийм би одоо ч гэсэн яг тийм хүн байх ер нь жоох нэг хаалттай. Нэг амар шууд ингээд үсрэл ороод байхгүй тий. Ингээд чимэнгө бодоол харж байгаа л чигтэй харагдаж юм тий. Яг тийм болохоор л аюу тийм магадгүй заримдаа юмны ард үлдчих. Заримны юмных нь ард үлдсэн ч болцсон үед байдаг. Заримдаа илүү автет орцсон энэ ордог гэж. Автет орцсон үед нэг алдцсан энэ сайжирсан байна. За би ч юм болохоор эсэгээд бүр өмнө scalper traders гэдэг нөгөө төрөө хагц хүн өөрөө нээсэн цөөх хэдэн гишүүнтэй байдаг. Тэгээд ном орж уншдаг. Унших нь цаашаа зүгээр нэг удаа ингээл сурыг гээд нэг юм хүнжин бас нэг тий нэг өөрөө нэг бас нэг хөөрхөн хөрдөг шүү. Тэр үедээ ингээ орж иж ном уншдаг. Амар ингээ хүмүүс чатлаад ярьдаггүй байсан. Voice өрөө мөрөө гэж юм байдаг ч байсан байдаг. Тэр үед тийм Discord гэсэн нэг хүмүүсийн хэрэглэн тийм байгаагүй. Тэгээд ингээд англи энэ номнууд байдаг. Тэгээд тэрийг ингээ уншаад ойлгохгүй гэсэн зүгээр зураг хөргийг хараад ингээд хичээдэг гэж байгаа. Тэгээд нэг удаа хэсэг ингээд арилжаж хаягдаал оруулгаж амьдралд нэг хэсэг ороод нэг хэсэг данстай болоод ороод дансгүй болоод зайлал ингээд байж байгаа шүү дээ. Тэгээд нэг удаа ингээд ороод ирсэн чинь ингээд лого могоо солигдсон, нэр мөр нөөцлөгдсөн. Тэгээд нөгөө номол үзэх гэж орж байгаа байхгүй нэг handle mistake гэдэг хийсэн. Тэгсэн чинь ингээд нэг хүн ингээд вебинар ч гэдэг үг миний амьдралд байхгүй заа. Тэгсэн чинь ингээд скринээ ингээд шеэр хийсэн ярьж идэв. Тэгсэн чинь тухайн үед ингээд анх евро нокт ирчихлээ. Ингээд одоо V2 явах гэдэг бөөнөрөө нээлсэн ингээд сейл орцсон. Тэгэн гутаа ингээд
нэг ахнараас нэг нь ингээд ирэх мэжиний нөгөө процесс нь ч одоо $100,000 яваа юм уу аа юу гэдэг. Тэрний яг үнийн хэсэг нь би мэдэхгүй заяа. Тийм яриа сонсож байгаа байхгүй. Тэгэл бүгдээрээ ингээл амар асуугаал энэ нь яа тийм тэр нь яа тийм ингээл ингээд би чинь бүр ингээд амар юм тэгээ буцалж исэн. Бүр амар нэг олон хүнтэй буцалж исэн биш яг мэддэг хүмүүс нь ингээд ирэх маахыг ороод ирэнгуут ингээл яг юм асуугаал. Ингэжсэн өдөр нь ороод ирсэн. Тэгэл вау. Энэ хүнтэй ийм л мундаг юм бах та гэж ямар ч түүхийг мэдэхгүй юм чинь. Сайн тайлцж юм зү. Тэгэл за одоо тэрийн одоо юу гэх тэр арилжааг нь харч л та гэл нөгөө арилжааг яг ингээл харж мараал те одоо нэг өдөр солигдсон гот нөгөөдг нь унжуу гэлээ ийм хүн зүг явсан байна уу буруу байсан байна уу гэдэг. Тиймэрхүү талаас нь амар их хараад явж байгаа. Гэхдээ яг нөгөө өөрөө 7 хоногтой ч хүмүүс л өдөр болго нөгөө вебинараа яж хат коронавитой карантинд үн штэ. Тэгэнгუут ч нөгөө за яг бүх таам нь бол мэдээч яваад байгаа одоо биш. Гэхдээ л ерөнхийдөө ингээл зүгээр ингээд лаа хүрээгүй газар ингээд батерийн зурцсан те. Тэгсэн чинь нөгөөх нь ингээл нэрэл 3 муу тооч моч явж мовцсон те. Зүгээр нэг тренд лайн дээр очиод зураад Fibonacci дээр зурх нэг ондоо шүү дээ. Гэсэн чинь бүр ингээд хэлбэр зурж муураад нөгөөдсөн дотор 2 3 хөдөлгөөнтэй. Тэгээд тэр нь ингээд явж байгаа. Тэгээд за үнэхээр мондөг юм байна гэд. Тэгэл яг сурыг одоо тэгээд нөгөө амар өдөр болгоо ингээд хүн болгоны яриан дээр ороод тэгээд нэг тодорхой хэмжээний тэрүүний талаар мэдээлэл аваалаа шүү дээ. За бүр тэд оноос хийгээл арилжаа хэлсэн ингээл. Тэндээс яг ингээд амар дурлаж шимтэж яг юм баг Forex-тер яг юм борт юу гэх нөгөө зөв системтэйгээр суралцъя гэдэг нэг том алхам ба хийжсэн юм. Өмнө нь болохоор зүгээр мөнгөтэй болохоор орж ирэл хийгээл за нэг лото ихтэлгүй шүү гэдэг нэг юм байдлаар тийм. Яг гоо гамбл чинь тэгэл шинээр орж ирэхэд за би нөгөө лото л ихтүүлээд байна гэдэг нэг логиктай. Тэгэл лото багаар хийгээл энэ жоох өснө тэгэл за сүүлийнх нь үр дүн бол гамбадал дуусчих жааш тийм. Тэгвэл яг юм эн чинь бас ийм цаг хоорондын хамаарал те зөндөө олон юм байгаа юм байна. Тэр болгоныг ингээд сурах хэрэгтэй юм байна гэж ингээд амар том алсыг харцсан. Одоо энэ хүн шиг болохын тулд ийм их зүйл сурах юм байна гэдгийг мэдээд тэгээд одоо хамгийн анх танилцаа. Тэгээд тэ уулзахын л хүсэлэн болдог. Нэг юм уулзч уу сайн арилжаач болох юм шиг тийм л нэг юм мөрөөдөлтэй л бараг л болцсон нэг хэсэг явж исэн да. Нэг бурхан төрөөд гараад ирж байгаа шиг гэдэг шиг. Нэг намайг аврах гэж байгаа юм шиг тий. Тэгэл нэг юм өөрөө ингээл би юус надад нууц гэж байхгүй шүү ингээл бүх юма та нарт ярьж байгаа юм хаа хуудлаа. Уулзчвал нэг юм илүүс орно гэл яг л тэгэл уулзахын төлөө амар их юм болдог. Тэгээд өдөр шөнөгөл бүгдээрээ карантинд байсан болохоор Discord-д амьдэрцгаасан да. Тэр ихдээ Discord яг нөгөө ковид үед цог сууж байсан хүмүүс нэлээ гой хайпер чаддаг байсан юм шүү тий. Тийм. Тэгэл бүр нөгөө ингэдэг юм нөгөө арилж байгаа өдөр болох ингээ амар урцгаар ярьдах сүулт ингээ уйцгаа чинь зөө. Тэгээ уйцах нь цаашаа энэ зүгээр ингээ их махад өөр юм хиймээр болоо шахуу уйдгартай шүү дээ арилж байгаа зүйл. Гэхдээ ялангуяа их свинг бодолтой. Зүгээр ингээ өдөрт 2 3 ингээ орж гараад гэдэг чим шууд үр дүн байхгүй шүү. Орцсон ингээл нөгөө ингээд нэг брейк юм зөөцсөн баг л зөөхөн ч хийзээ байна шүү. Тэнгуут ингээ бүүнэр вебкам тоглолт. Зүгээр юм танк маг шиг ч юм уу эсвэл юм нөгөө яг юу гэдэг вэ нэг юм усан дээгүүр гүйж байгаа л ингээл лоочч мочоо дахиад ихнээс нэг бад нэг Америкийн нэг юм алдартай шоу муу байдаг. Тэрийг ингээ вебкамын тоглож болдог. Ямар ават матлээ. Тийм. Тэрийг ингээ тоглож болдог. Тэгээ хамгийн хөгжилтэй нь ингээ тэрийг ингээ бөөндөө тоглон заяа. Тэрнээс ингээ хаяа нэг мөрийтэй тоглон. Тэр мөрийн юу юм хэрэг тэр хүн ирэх маахтай ингээ тэр доор нууцхан шивнэ гэдэг өрөөнд орж ганцаараа тэдэн минут ярих хэрэгтэй. Эсвэл тэгээ сүлд явжсэн ирэх маахтай нэг удаа уулзч хоол идэх хэрэгтэй. Йоо. Тэрний чинь тэгэхээр зүгээр арилжаа хийж ирсэн зүгээр вебкам сайн тоглож сурж ингэж өрсөлдөж байгаа юм. Тэгээд бусад үед нь бол угаасаа ингээд паблик яриа олонгот бүгдээрээ л энэ яах вэ энэ алдагаа яаж хэрэг сууд гэл ингээд амар олон цаг ярьж шít. Тэгэл оройн яг ингээд бөөнөрөө за одоо ингээд хэдүүл өөр юм хий гэж байгаа тийм тоглоом тоглодог. Тэгэхгүй л бол угаасаа өдөр болгон гэртээ байгаа юм шít. Ер нь гэхдээ яг уу ковидын үед ч гэсэн нөгөө талаараа нэг арилжаа хийж байгаа хүн гэсэн ер нь бол энэ бол амар өсөртэй байдаг гэж би бол боддог. Яа тэгэхээр ингээд бидний одоо энэ харж байгаа чартыг хараад суугаад байхад одоо мэдхгүй юм бол зүгээр л ингээ нэг жижигхэн пиксел тавиад одоо юу гэдгийг нэг гайл харагдаад шээ тетрис шиг юм. Тэнгүүд энэний хажуугаар бас юм хийх ёстой болчихлоо юм л та. Өөрийгөө уйдахын тулд тэгэхгүй ингээд яг мөнгө олж байгаа нэг тийм өдөртэй гэсэн үг биш л те. Гэхдээ олдлоо өдөртэй. Тэр нөхцөлийг бүрдүүлэх, хүлээх, оролтыг хийх хүртлээр төвчээртэй байж чадна гэдэг чинь амар өдөртэй байгаа юм те. Тэгэхээр тэр өнцгөөс нь бас ингэ яавал. Тийм. Тэгээд бас амар олон хүмүүст ингээд нөгөө яг компьютер гарч суусандаа илүү хөнгө олдгоо гэдгийг
амар их гээд харуул одоо нэгт өөрсдөд нь мэдрүүлсэн баха. Тэгээ яг тэрийг мэдэрч байгаа үед нь ч гэсэн ирэх маах ингээд яг айгүй хитвэтэй байгаад одоо яг арилжаа хэрхэн хийх вэ биш хэрхэн яаж арилжаа ч болох вэ гэдэг ийм талаас нь хүмүүс айгүй бид нарт ингээд ярьсан болов гэж боддог хгүй. Жишээлбэл ингээд чи компьютероор цуг болгонд арилжаа хийгээд байгаа юм бол наа чи нэг талаараа буруу шүү тий. Чамд өөр нэгсэн хүлээдэг нөхцөл байх хэрэгтэй, хардаг үнцэг байх хэрэгтэй тий. А тэрнээс би завтай байна, мөнгөтэй байна, надад интернет байна. Тэгвэл тэр болгон дээр л би мөнгөтэй болоод байна гэж байхгүй ч юм уу тий. Яг тэр үед нь ингээд хүмүүс амар их цагтай байгаа үед нь ингээд амар их харилж явах боломжтой тий. Тэр үед нь ингээд за заримдаа бас хэрэггүй идэх шүү гэдгийг ингээд зарим хүмүүст бол хизээ хойно нохор болсон баг тий. Ягаад тэгэхээр нөгөө амар харилж байгаа даа саалтдаг. Зарим хүмүүст яг юм шунах гад нэг юм отоо халаатыг гэдэг ингээд жоохон буруу хнаа шигтэй зүгээр юм алдах магадлал өндөр байгаа үед нь бас ингээд боловлцсон болов. Би бол над дээр бас их тийм тохиолдол байсан. Өөртөө хүлээж авсан онцгой юм уу тий. Тэгэхээр бас ингээд нэгтлийн боломж нэгтэлтэй бас юу гэх амар их цаг хугацаа гаргах боломж гэдэг нөгтөлтөө бас ингээд хамт явж байгаа нь ирхэн хаа суралцж байгаа учраас зөв суралцаад ийм хурдан дасааш таачихгүй хүн шиг энэ зах зээлээс хурдан уусчихгүй хүн шиг тий. Тийм үе нас айгүй гоё том боломж байсан юм болов. Таад тэгээд ковид үед амар сайн суужээ. Би тэр үед одоо Game of Thrones-л сонсчихлаа да. Би ихтэй бас өөрөө тэгэж айгүй 21 оноос шант байсан юм нэ. Үгүй би 20 онд л орж ирэх байсан гэдэг. V2-ийнх нь ингэдэг заяа. V2 одоо нөгөө V2-ийнх гэдэг хүмүүс тустай байгаа шүү дээ. Цолтой хүмүүс. Тэрийг яагаад тийм шар их гоцойлгодог вэ гэхээр яг энийг бүр амар тэлгэрэнгүй мааш Discord дээр яах нэр цаах байх. Тэд нэр ингээ хаалттай өрөөтэй. Тэгснэ хамгийн зөв нь харагддаг байхгүй. Хинхээ орцсон байна. Юу хийж байгааг харагдахгүй. Хин дэлгэцээ ширэлцэн харагдахгүй. Тэгээд ирэх мах паблик яриагаад бас очонгуудаа тэр өрөөл өсөрчин заяа. За хэдүүл явж нөгөө юм яриа мэрэг нэг юм гойд нэг юм гээд нэг юм хайчин заяа тэр нь ингээд хэлэхгүй байна. Нөгөө 100% арга барилаа за эсвэл нөгөөдхөө өргөжлүүлээд хэдүүлээ ярьцгаа гэдэг нэг юм шүү. Ингээд нэг юм шүлс дотоо залгуулж байгаатай ингээд ороо ирсэн заяа. Тийм мангар зөв. Тэгвэл тийш орохын тулд V2 л болно. Тэгээ V2 болохын тулд ерөөсөө л Discord дээр итгэвтэй өдрөөс өдөрт арилж байгаа сайжруулаад тэгээд таснаа оолгын хүртүүлээд ингээд нүдэнд өрсгөл хэрэгтэй тий. Доктортой арилж хийж байна тий. Тэлс алдцдаг байсан да бурхан минь үнэхээр. Тэгээ ялч үнэхээр амар олцох сууцгадаг байсан. Тэр чи баг өдөрт баг 8-900 суучдаг гэсэн үг үстэй тий. Тийм гэхдээ яг ирэх мах бол нэг олон цаг орж ирэхгүй өдөртөө нэг орж ирэл цагаас 2 цаг суучин апдейт хийгээд тэгээд юмнуудаа тайлбарлаа явчихдаг. Бид нар бол тэгэл эндээ back test хийгээл тоглоход тэгэл нөгөө арилжаануудаа яриад тэгээд жишээлбэл нэг хүний арилжааг барьж аваад нөгөө хүнийхээ арилжааг ингэ тайлбарлуулаад тэгээд тэрнийхэн дагуу back test хийгээд ингээд дотоод үйл ажиллагаанаас админаас бусад үйл ажиллагаас айгуу сайтай явдаг л байсан. Тэр яалт ч ковид үед л дээ тий. Ковидын яг ковидын үеийн дараа гэсэнийхээ гарлаа гэсэн гэхдээ тэр нэг тийм удаан үргэлжсэн санагддаг байхгүй юу? Тий. Тэгэл араас нь шууд баг ажил нь амар их болцсон. Тийм тий. Тий. Уусаа одоо ковид байхгүй болгоод IT байгаагүй ч гэсэн нөгөө өөрийнх нь хувийн бизнесийнх нь ажил амар их. Тэгээд яг нөгөө ковид бүх хүний л хувийн бизнес гэж хэлж байгаа юм амар ажилттай л хийсэн л байлгүй тий. Тэгээд нөгөө бизнесийнхаа хажуугаар явж байхдаа болохоор арай багасчдаг 7 хоногт 2-3 удаа ч юм орж ид вебинар дээр хийждэг байжсэн. Тэгэл дараа нь их ажил нь ихэлсэн л тий. За жамтууд ингээд бид нар ингээд их маахын одоо ерөнхийдөө өөрийнх нь хилдэг байсан зүйлүүдийг бол хүний амнаас сонсох ямар ч шаардлагагүй өөрийнх нь хийснээр бид нарт байгаа шүү дээ. Гол нь бид нар тэрийг цаг гаргаад үзэх гэдэг нэг асуудал байгаа. Чамд ингээд ерөнхийдөө ингээд яг юу нь ингээд өөрт ингээд амар авч гэдэг ч юм уу одоо инспирэшн болгоно гэж хэлэх нь хаашин. Гэтэл би энийг л ингээд өөртөө баримталж явах шүү. Эсвэл их маахаас зүгээр энийг аягүй тод сурсан шүү. Бос сонссон шүү гэж ч юм уу тийм зүйл юу байна. Яг хоо ингээд инстинктээр орж ирж байгаа ч гэж юм уу. Яг одоо юу гэдэг яг бидний жижиг баг цаг яг бидний нэг одоо мэддэг тухайны мэддэг хүний одоо юу зүйлүүд бол харьцан голболтод байгаа шүү тий. Миний өнцгөөс болохоор ерөөхдөө бодоод үзсэнгүүд нөгөө хүн болгоно л мэдээд идэх хэрнээ нэг одоо үг гэдэг шүү дээ. Гол нь тууштай гэдэг үг тий. Тэр амар маш чухал санагдсан. Гэхдээ мэдээж дан ганц тууштай гэдэг үгээр энэ зүйл явах хэсгүй. Тууштай гэдэг маань цаанаа юу байх хэвэл мэдээж алдаагаа ухамсарлах. Тэгвэл өөр юм болохгүй байгаа зүйлийг засах. Ухаалгаар тийм үү тас. Энэ гэхдээ дан ганц миний амьдрал арилжаан дээр зөвхөн яригчаас болж үлдээгүй байхгүй. Тэгэхээр одоо юу гэдэг бид нар нөгөө өөрсдийн гэсэн алдаа дутагдал, хувь хүний занчраас болоод
тухайн хүний характерыг ч гэсэн алдаатай зүйл байдаг тийм. Зарим нь одоо юу гэдэг агрессив хүмүүс гэдэг, зарим нь хит дууга, хит хаалттай хүн байдаг. Тэр зүйлийг гэсэн над тэр нь илүү одоо юу гэдэг шууд бус утгаараа өөрчлөсөн надад байхгүй. Тэр хүний өнцгөөс харангуй. Тэгэхээр яг тухайн хүнээс би илүү энэ зүйлийг би өөртөө суулгах ёстой мэн нэг зүйл байсан мөлий. Нэгдүгээр бид нар амар тууштай байх ёстой мэн. Хоёрдугаар бид нар алдаа гэдэг зүйлийг харгадаг одоо амтан. Тэрийг илүү баг гарах талаас нь харах ёстой байна. Аливаа зүйлийг засах гэж чих ёстой байна гэдэг зүйлийг амар сайн мэдэрсэн. За мэдээж энэ зүйл одоо юу гэдэг арилжаа хийж байгаа хүний хувьд бол мэдээж дансны хуулга болоод мөнгөний хэмжээ яалтчгүй нөгөө бидний үр дүн гэдэг утгаараа шууд харагддаг учраас энэ бол одоо тухайн хүн маань давхар бас баталсан зүйл байгаад гэдэг тийм. Тэгэхээр энэ өнцгөөс нь харвал яалтчгүй нөгөө хүн хүний хийж байгаа үйлдэл болгоно нөгөөрөө ямар нэгэн байдлаар нөгөө нэлээд нухацтай хүн шиг санагддаг учраас одоо тэр хүнээс илүү тэрийг сурч авчих юмсан да гэдэг өнцгүүд байдаг та. За чиний үед. За би чинь ингээд за сонсоод 17 он заяа. За яг real dance-тэй нүүртлээд 18 он гэж явж байгаа байхгүй. Тэгээд тэрнээс хойш ингээд за ерөөхдөө хөвчлэн монгол хэл дээр за чадхаараа гадаад хүмүүсээс ингээд суралцаад явж штэ тэ. За нэг худлаа бишлээ гэхдээ хийхт нь бол зүгээр суралцах биш арилжчил сурах гэдэг байхгүй яг арилжаач юм болох гэж штэ. Тэгээд одоо ингээд өөрөө бас ингээд сурсан мэдснээ тухайд юу сурж ирснэ ингээд бодонгууд хөвчлэн зүгээр хэрхэн яаж арилжаа хийх вэ гэдэг юмыг амар их сурдаг байсан. Fibonacci зөвлөлтөд сурчээ, Elliott wave-ийг зөв ингээд тоолоо сурчээ, pattern-ыг зөв танаа сурчээ, support resistance-ыг ингээд зөв олоо сурчээ те. Ерөөсөө оролтын цэгийг гарах цэг одоо юу гэх юм гарах цэгтэй л ингээд сурах гэдэг. Тэгээ амар их явдаг байсан. Тэгээ тэрийг дандаа PP-ээр тоолдог. Хөдөлгөөн болгоныг PP-ээр тоолдог. Тэгээ ялангуяа би амар их сигнал авдаг байсан хөөх. Нэг юм арилжаа сурхаасаа залхуураал гэж юм. За эсвэл мөнгөтэй байла сургалт сигнал гингууд үгүй хүн бэлэн бодоо байгаа юм чи сигналыг авчээ те. Тийш тэгээд хэдэн доллар хийж байгаа сигналаад байгаа явчих гээд. Тэнгууд ерөөсөө л нэг юм шууд арилжаал гэд нэг юм төвлөрөөд идэг. Гэхдээ яг свинг дотор орж ирээд ингээд амар олон Ирмахаас суралцсан энэ олон ах нар за мэдээж өөрөөс нь те ингээд харангууд надад хамгийн чухал ингээд үлдчихсэн гэдэг юм ингээд суралцж исэн зүйл нь яаж арилжаа ч болох вэ гэдэг зүйлийг дандаа давхар өгдөг байсан. За сэрэг ингэж зурнаа, паттерныг ингэж зурнаа, доовоо ингэж олно гэж байгаа ч гэсэн ийм зүйл гэх юм бол арилжаа хийгээд дэмий шүү те. Чи бүгдэнд нь зориулагдаагүй, эрсдэл нь ийм өндөрөө 5% ч юм уу 10% нь олдгоо те. Тэгээд энэ алдаагаа давтаад ингээд өөр дээр ажиллаж чадахгүй бол арилжаа ч юм болоо дэмий. Тэгээд нөгөө талаасаа энэ зүгээр л хүнийг баяжуулах хэрэгсэл биш ээ те. Хүн ягаад их сургууль 4 жил сураад ингээд амьдарч байгаа юм бол энэ зүйлийн төлөө ягаад 4 жил зарцуулаад тэрнээс өмнө тэг мөнгөөрөө бөгөөд сэтгэл зүгээрээ хохирчгүй хүн шиг ингээд эрүүл сэтгэхүйтэй тэг зөв харах өнцгтэй ингээд энэ зах зээлээ ингээд сурч болохгүй юм бэ. Энд чинь адилхан мэрэгжил шүү гэдэг ч юм уу те. Яг ийм зүгээр л ингээд арилжаа хийхээс илүүтэйгээр чи ийм зүйл хийж арилжаа ч юм болно гэдэг зүйлийг нэг юм арайч философийн төвшөнд гэж хэлж болохгүй л. Гэхдээ харах өнцгийн төвшөнд хүлээж авах зүйл дээр нь ингээд арайч гэж юу н бусдаас хашаал өөр бусад хүмүүсээс. Тэгээд мэдээж өөрийнх нь түүх тэгээд минь арилжаа хийжсэн туршлага, за дансных нь хуулга гэдэг ч юм уу те. Тэтгэл зүйлүүд нь угаасаа батлагдчихжээ шүү дээ. Тэгээ яг ингээд өөртөө аваад үзэхэд бол зүгээр л ийм юм хийсэн арилжаа чинь шүү. Ийм юм хийн шүү ядаж те. Зүгээр ингээд чартаа ярьцаад байгаа юм биш шүү. Ийм юм хийжээж арилжаа чинь болно. Тэгээд энийг чадахгүй бол битгий яах юм бэ? Эртгөө өөрийнхөө замыг сонгоорой те. Өөр ингээд мөнгө олохаар байгаа шүү гэдэг зүйлүүдийг ингээд маш ударгаар татуу тэгээд ингээд балхан тутамдаа вебинар болгон дээр л яриад байдаг те. Тэр нь илүү ингээд бусад хүмүүсээс авч чадах зүйлээс илүү өөр. За өөрчлөх нь ашиг илүү тийм одоо ер нь өөр л хэлээ мэн яалч үдэл туршлагч гэсэн өөр л учраас те. Тэгээд одоо нэг юм үгнүүд нь тархинд байгаа л энэ. Одоо шинжээч юу лээ? Шинжээч болоод үлдчихвэ гэдэг үг байдаг хөөх. Зүгээр л арилжаанаар нэг зураг гараад ирчих. Тийм шинжээч болоод үлдчихээ гэд зүгээр нэг юм хэдхэн үг мөртлөө ер нь л амар хэцүү яг бодох юм бол жишээл одоо ингээ 10 жил хөөцөлтөөлэн тэр дотор ингээл мөнгө олоол ингээл явж яснаа л за гиснээ зүгээр л энэ дэшээ доошоос унцаадаг юм болчвол одоо нэгт хайрын цаг хугацаа хоёрт ямар их боломж ингээд ирээдүйд алдаж байгаа байлаа те. Тэр мөрний ингээд бодохоор ер нь л чанга. Надад бол яг тэр талаас л амар
илүү ингээд зүрхэнд илүү тэр зүйлээ сурсан гэдэг нь айгүй л том байд юм да. Сурч чадсандаа айгүй том азтай гэж боддог ер нь бол. Ер нь яг уу жоохон ч гэсэн мэдэж авъя дөнгөж сонсож байгаа хүмүүс байх юм бол мэдээж энэ хүний яг уу тийм амар таниасаа гэж хэлж байгаа гэсэн үг. Эсвэл таны сонирхол одоо юу гэдэг төрж байх юм бол энэ хүний одоо жижигхэн мэдээлэлд бол ялч Synchronous Discord-ийн YouTube сувг дээр бол шинжилгээнд болоод open mic-уд бол байгаа тийм. За дээрэс нь би сүүлд Lemon Press-ийн подкастыг дахиад сонссон. Тэрнээр ч гэсэн жижигхэн өөрийнхөө тухай ч гэсэн товч агуулга нь бол байдаг. Тэгж сонсч үзэх юм бол бас ингээд мэдээд авах тийм боломжтой байгаа шүү. Ер нь гэхдээ нэг хүний үед үн цэнтэй хүн байж бол нөгөөний үед бас нэг сонирхгүй бас хүн болж болтой тийм. Нөгөө л зүйл тийм шүү дээ. Тэгэхээр бидний хувьд бол яалтчгүй нөгөө Discord болоод YouTube сувгийн хувьд за дээрэс нь бидний одоо энэ хувийн хувьд за дээрэс нь энэ битүүрийн одоогийн сууж байгаа одоо энэ яг хэрэгтэй хүндээ хэрэгтэй л байх. Энэ зүйл маань гэсэн энэ хүнээс бас өвлөгдөж явж байгаа зүйл шүү. Тэгээд арилжааны зах зээл гэдэг бол одоо юу гэдэг тэр хүний өнцгөөс харахад бол маш их зүйлээ шаарддаг тийм. Одоо номон дээрийн ч гэсэн дурдсан байгаа. Анх тэр их мөнгө алдаж явах үед мэдээж хажууд нь одоо зогсож байгаа манай ихч байна тийм. Тэр хүний хэлж байгаа үг ч гэсэн зогсож байсан ихч маань ч гэсэн одоо хэлсэн үгнүүд бас нэлээд тийм даацтай бөгөөд нэлээд урам оруулах тийм үгнүүд номон дээрээс ч гэсэн уншиж болно. Тэгэхээр мэдгүй яг арилжаа гэдэг зүйл бол нэлээд их одоо золиос шүү. Сэтгэл зүйн болоод хуу хүний болоод маш их золиос шаарддаг шүү гэдэг одоо зүйлийг бол бидний хувьд бол хамгийн эхний том жишээ бол ялтчгүй И гэдэг логоны одоо хүн буюу эрхмээ ах байдаг. Тэгээ ялтч бинийг бол дурсахгүй, хэлэхгүй, ярихгүй байхын аргагүй. Одоо бидний хувьд одоо заримынх нь үед одоо хүмүүсүүд бол рол модел гэж бодож байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хүн шиг болчих юмсан, энэ хүнээс илүү арах юмсан гэдэг бас жижигхэн гэсэн өөрсдийнхөө дотор ч гэсэн нэг челленжинг байдалтай өрсөлдөөнтэй бас тийм доторх амбиц бол байдаг байх зэрэг хүмүүс. Ер нь бол баг ингээд одоо жишээл мензэнд ч гэх юм уу ер нь ингээд зүгээр л арилжаа хийгээд одоо жишээл $1000 олоо $10,000 олё гэдэг чинь бас тухайн зөвлөгөө гэж болно шүү дээ. Жишээл $150 дансаа нээж байгаа хүнд бол $1000 л болох чи гэдэг чинь бол ихний ээлжний алхам шүү дээ. Гэтэл ингээд зүгээр л тэрний төлөө явахаа болчих. Энийг сурснаар хүн ямар их зүйл ингээд ядч орлогын ингээд хаалгууд ийм юм байдлаар нэгдэж болох юм байна. За эсвэл амьдралын төвшин ингэж өөр болох юм байна. Хувийн талаас ингэж өөрчлөгдөж болох юм байна гэдэг нэлээ өөр ингээд харах өнцгийг тэлж өгсөн гэх юм уу те ингээ өөр өнцгөр харах болно. Тэрнээс хуучин бол одоо яг хуучин ч гэнэш өнгөрсөнд бол арилжаа хийхээр л ерөөсөө ламбо унаал. Одоо ингээл гадаадаараа аялаад дуртай газраас мөнгө олоод зүгээр ингээл далайн хэрэг дээр ингээл гуйн дээр ноутбукд тавьсан мөнгө олж яадаг те. Яг хоо энэ бол нэг хэсэг нь байж болно. Гэхдээ тэрийг үзтэл хүн яг юу үзэх юм. За эсвэл тэрнээс өөрөөр арилжаач хүн ингээ өөр өөртөө юуг суулгаж авч чадах юм те. Зүгээр л мөнгө олохын төлөө яваад байгаа юм хэрэггүй баг. Ячил өөр өөртөө ажиллаж үзэхээс эхлээл амар олон ийм одоо чаленжууд те. Ингээл тулгараад тэгэл давж чадуулж чадахгүй бол за окей. За ингэ чадаагүй байсан ч үгүй ийм юм байдаг юм байна гэдгийг ингээд энэ амархан юм биш байна гэдгийг мэдээд авчиж байгаа юм. Тэр иймэрхүү өнцгүүд нь одоо хүртэл одоо нөлөөлж байгаа. Тийм. Нэг амар сургаад хилээд байгаагүй ч гэсэн анзаараад үзэхэд эдгээр нь хүртэл нөлөөлж байгаа юм. Тэгээд одоо өөрөө ч гэсэн яг вебинарууд дээр баг байдаг уу мэдэхгүй байна. Гэтэ ингээд хэсэг байж алгалаг болол тэ нэг 2 жилийн суртаач юм гарч ирдэг. За ерөөдөө V2-ийн ахнараас л баг ихэнх сонсч байсан яриа л да. Тэгэд ингээд гарч иж байгаа шалтгаанууд нь зах зээлээ ирүүлээр ингээд авч үлдэхийг хичээдэг. За ингээд ер нь бол манай зах зээл чинь бас ер нь скемууд нь л алдартай шүү дээ тэ. Ингээд амар юм харуулж байгаа л ганц хоёр хүнээс инвест өндөр хэмжээний инвест аваад алга болдог ч гэдэг ч юм уу эсвэл өөрөө ингээд жоохон мөнгө алдчих юм уу тийм ингээд нөхцөл үүсээд хамгийн гол нь хүмүүст энэ зах зээл ингээд зүгээр л одоо скам эсвэл одоо юу гэдэг чинь юм дампуурал худлаа хуурмаг тийм үнцэг болох дандаа гарч ирээд ингээд түүгийн тэмцээд байхгүйгээр гол нь зүгээр л юм байдаг шүү болдог шүү гэдгийг ингээд харуулаад үзүүлээл тэгээд энэ зах зээл ингээд ирүүлээр за тэгээд community үүсгээд явж байгаа нь чинь ингээд ирүүл эко ингээд хүрээлэл үүсгээд болдог шүү гэдэг нь өөрөө хүртэл ингээд энэ 10 хэдэн жил
бичлэг болгож хадгалаад ингээд заагаад явж исэн хүртэл ингээд зүгээр хин ч гэсэн ингээд чимээгүй мөнгө болоод явж чадсан шүү дээ тийм үү. Энэ хаянд ч хамаагүй шүү дээ явж болно. Гэтэл энэ зүйлүүд нь хүртэл ингээд бид нар шууд утгаараа биш ч гэсэн бидний амьдралд нөлөөлж байгаа байхгүй. Энэ зах зээлийг шууд ингээд Монгол CF-тэй хорчвол яах юм те. Шууд ингээд за амар олон хүмүүс мөнгө алдаад байна. Ингээд ерөөхдөө ингээд Монголд бол энэ харилцаа хийх хүмүүс ингээд байхгүй юм байна. Ингээд бэлтгэдэггүй байна гэж орчуул тэгээд хин олон жил сурж исэн байна ус яг яах юм те. Гараад гадаад очиод харилцаа хийх үү гэдэг ч юм уу. Иймэрхүү ингээд том өнцгөрөө ч гэсэн ингээд ямар нэгэн байдлаар яалчгүй нөлөөсөн. Тэгэхээр одоо дээр зүйлүүдийн байнга дурдаад байж чадахгүй. Тэгэхээр яалчгүй өнөөдөр бол дурдаад дурсаад тэгээд хэлчихье гэж бодлоо. За тэгээд яг уу сайн нөгөө скамууд эрүүл байлгах гэдэг нэг үеийн гарч байгаа шүү дээ. Яалч тэр үедээ гарч ирдэг. Тий. Тэг яг муухайгаар хэлэхэд тийм ах байсан болохоор ч тэр юм бас тийм хүмүүс гарч Тэггүйл байсан гэж би боддог байхгүй. Тэгэхээр нөгөө Бурхангоо газрын бомб газар гэдэгтэй адилхан тийм үед ялч гарч ээж ийм хүмүүс байдаг шүү гэдэг санаал бүр Discord дотор өөрөө хүртэл байсан. Тий. Тэгэд өөрөө нөгөө сүулт тэгээд болсон шүү дээ. Ягаад гэхээр нөгөө би ийм хүн байна гэд хэлчихээр хүмүүс очиод баргалт нөгөө тэнд нөгөө рекламыг хийж өгчөөд байдаг. Тэгэхээр зүгээр наа ингээд Discord ийм өрөө үсгч материал бахан бол над руу явуулчаарай. Тэрнээс ингээд төрүүлж урьчлаад энэ хүн тэр хүн тэгээд энэ гэх нь баргалт тэр хүндээ маркетинг болоод байна гэд тэгээ болчихжээ. Тэгээ чимээгүй ах үед нь яаж хийж хагаад нэг том мөнгөний хэмжээтэй нэг юм гараад ирдэг. Кейс гараад тэгээд тэр нь бодлоод ч юм уу болохгүй болоод тэгээд буцаад их махаар ингээ гараад ирдэг. Одоо ингээд бид нар YouTube дээр чатгаараа ингээд бичлэгүүдийн ингээд апплод хийгээд байгаа эндээс цуглуулад тэгээ ханзаарангууд 12 14 16 за тэгэл 18 оных ганц хоёрхан байгаа. Тэгээ 20 он. Тэгээ 20 оноос хойш олон хэд дасгаагүй явж байгаа шууд явж исэн гэх юм уу. Тэгэхээр эдгээр хугацаанууд нөгөө чимээгүй байдаг хугацаанууд нахнаа. Тэгээд энд бас нөгөө чимээгүй болгоход нөлөөлж байгаа зүйл гэж байгаа шүү дээ. Тэгэнгүүт тэд нар нь болохоор нөгөө ялангуяа биднээс нөлөөлж байгаа байхгүй. Нөгөө сураад идэг мундаг юм байна гэж шүтцэн. Тэгэнгүүт энэ хүн алддаг юм байна гэдээ ойлгочтой. Тэгээд нөгөө өөрөө гам батчих шүү дээ. Энэ үнийг дагаад байл би хордон байж байгаа юм байна гэдээ даглаа. Миний данс байхгүй боллоо. Хинээ шалтгаалсан бах нь. Энэ хүний ярилжаанаас боллоо. Тэгэл өстэй компьютерийн араас л ална шүү дээ. Тэгээ шүү дээ. Чамайг л дагаж байгаад би дамхуурчнаа гэдэг. Яг тийм кейсүүд бас байдаг болохоор би бас ер нь тийм байх. Димэл юм шиг боддог болсон шүү дээ. Ер нь бол жоохон яг энэ нөгөө мөнгөтэй шууд холбоотой байгаа учраас ялцчгүй ийм кейсүүд гарч ирэхийг өгөөсөж чаддаггүй тий. Энэ эрсдэл нь гэсэн маш тэр мөнгөний хэмжээгээр бас яригддаг учраас бас жоохон ядраатай байдаг. Тэг ялч тэр үед тэгэл нөгөө хүн л юм байна гэдэл алга болно шүү дээ. Өөрөө болоод ах чинь тэр хүн болохгүй нэг чинь яг үндэ асуудал нь тэр хүн дээр нөгөө нэрээс асуудал байгаа. Тэр хүнээс мөнгө авах шүү дээ. Албагүй шүү дээ. Тэгэхээр ялчгүй тэнгуут нөгөө бид нар ингээ өөрсдийгөө нөгөө талаараа ингээ ботхоор өөрсдийгөө баталдаг зүйл нь бидний хуулга байдаг тий. Гэтэл хуулган дээр бидний бүх мөнгө харагдчихэйдэг. Тэгээ энийг бас ингээд ухаалгаар шийдсэн зүйл нь нөгөө пипний гүйлтэй гарч ирсэн шүү дээ болно тий. Тийм. Тэнгууд пипний гүйлтээр бас харангууд жоохон сонирн болчихдог байхгүй нөгөө пип байлуу заалот мот гэж жоохон яг ийм пипний их гараад байгаа данс шатна шүү дээ угаасаа бод шатах тохиолдол байдаг тийм үү. 1000 пипний ашигтай ч гэсэн 100 пипэн дээр шатчих болно шүү дээ. Тэгэхээр нөгөө хаяа бас инвестор пассвортыг ингээд арай өөр дансан дээр ингээд өөр мөнгөн дээр үүсгэх нь бас зөв юм шиг. Тэгэхгүй яг өөрийнхөө үндсэн дансыг харуулахаар тэг зүгээр л тархинд ингээд энэ хүн миний арилжааг хараад байгаа даа гэдэг чинь л хүртэл жаахан дохгүй шүү дээ. Яг өндө чи ардуур харахад би арилж чаддаггүй шүү дээ. Ер нь нэгнийхээ ялангуяа ардуур хүн алхах ч гэсэн л ийггүй шүү дээ. Тэнгуудаа стаплос очингот мань хэлсэн шүү нөгөө тишээ гэдэг чинь. Тэгэхээр яалчгүй бас ингээд бүх юм ил тод байх гэр бас жоохон асуудалтай байдаг юм. Тэнгууд чив чимээгүй байж бас болохгүй. Ялангуяа ингээд өөрөө юм сонсоод сурцсан хүн чинь бас чадгаараа хийлжихийг хичээгээл. Гэтэ яг ахаад өөрөө сурч байгаа юм чинь. Тэнгууд нөгөө харуулах юмгүй болохоор бас удлаа үнэ мэддэхгүй. Тэгээ харуулт чиг гэхээр бас нөгөө талтай хоёр талтай л аюу хэцүү болчиход идэг л да. За энэ ч яах вэ? Жага хэцүү байдаг шүү. Гэтэ ер нь тэгэл
мөнгө олоход болж ивэл талч мөнгө болж идэм биш хүмүүс. Тэгээ ер нь тэгдэг баха миний бодлоор. Энэ анзаарч байхад чимээгүй л болчихжээ. Тий. Тэгээ алга болчтой тий. Тийм. Тэгээд анх сурж ах чинь ламбо амар юм үзээд инкер л арилж яадаг ингээ ойлгоцсон хүн чинь тэгээгүй тэгсэн мөртөө тэгж чадна гэдэг хүн чинь ямар итгэл төрөхгүй өстэй тий. Чи яа баали явахгүй чи ярьж ээждэхгүй. Чи чамд ерөөсө гадаад байгаа стори алга байна. Ягаад тэгэхээр нэг би чи өөрөө тэгнэ гэж бодсоош мөнгөтэй болвол ийшээ гэдэг тэгсэн чинь нөгөө хүн тэгээгүй. Тэгэхээр чи ямар ч итгэл төрөхгүй байгаа юм тий. Вау чи алхаад идэв. Тэгэнгөө тэгээд хууль ойлголцол үүсдэг шүү бас бид энд доо. Яалтчгүй энэ бичлэг 9 сарын 17 өдөр засагдах учраас бас тохиолн ч гэсэн ингээд яалтчгүй таарчлаа тий. Яг энэ дэр нөх амар тэгж өмнөд баригдаад тий яг иймэрхүү юм гэдэг байхгүйгээр альхаар гоё чөлөөтэйгээр тий хийж явъя гэж бодсон байдгийг шүү. Яг тэгээд бас нэг талаараа энэ хүний яг ингээд өнцгөл байгаа гэсэн бас энэ хүний бас үлдээс амын гоё үнцэнтэй зүйлүүд бол би одоо миний хувьд бол энэ одоо хүрээллээдэг одоо тууруу байна тий сууж байгаа энэ хүнээс л болж одоо битээр уулзсан бас тохиол байгаа. Одоо энэ свингийн арт гэдэг одаах, магнаах, санчраа, замаа, дөлгөөн, ширв ч юм уу тий жимсэж юм ингээд виоринг шүүч юм эдэр бүгдээрээ энэ хүнээс бид нар энэ хүний одоо юу гэдгийг одоо холбоогоор бид нар бүгдээрээ учирсан, уулзсан юм байдаг учраас энэ хүн дан ганц бидний хувьд одоо юу гэдгийг энэ арилжааны тухай заахаас илүү нөгөө хувь хүн болоод энэ хүмүүсийн хоорондох харилцаа энэ бүх зүйлээр холбож өгсөн тийм үнцэнтэй юм учраас яалтчгүй энэ зүйлийг ярихаас бид хоёр бол яалтчгүй татгалзаж чадсангүй энэ бичлэгэн дээр за тэгээд дээрэс нь яалтчгүй ийм их зүйл бидний хувьд үнцэнтэй зүйл авцсан учраас одоо юу гэдгийг тэр хүний зэрэгт бид хоёр яаж ч үзсэн одоогийн хэмжээнд хүрч чадахгүй ч гэсэн за ядаж л ийм зүйл бидэрт үлдээсэн энийг ингэх ёстой мэн гэдгийг өнцгөөс нь бид нарт харуулсан учраас одоо бид тэр айл болох чадах чинийгээрээ за маркет автаа за дээрэс нь вебинарыг тогтмол хийж чадахгүй байгаа шиг айл болох энэ хоёр өөр өнцгийг харуулах гэж энэ видео хийж байгаа. Тэгэхээр бид хоёр нэг тийм одоо нөгөө энэ хүнээс автсан зүйл учраас ягаад ч юм тийм бид хоёр энийг хийхдээ хүртэл тийм гоё хийж байгаа тийм. Тэгэхээр яалтчгүй энэ хүн бидний хувьд бол үнцэнтэй ах, багш, ментор, за заримынх нь анд найз тийм учраас бид хоёр энэ бичлэгтэрээ бас ахыгаа дурслаа. За тэгээд ер нь ингэ бичлэгээ дуусчихлаа тийм. Одоо яг би ганцхан юм хэлчихдэг байна. Ерөөдөө битээр уулзаагүй ч юм уу ийм хүмүүст бол яалчгүй зүгээр арилжааны хувьд бол үнэхээр үлгэр жишээ үнтэй. Гэтэл одоо бид нар гээд харангуут одоо яг үнд 3 жил ханд явцсан байхгүй. Одоо бид нар л яг хийсэн зэгээсгээд харангуут тэтэл эн чинь зүгээр л арилжаа хийж сураагүй бүхэл бүтэн 3 жил хүний амьдрал те ингээд баг хинхтэн бид нар хамт байгаа зөө ингээд Discord яаж итгэвтэй байлгах уу. За энийг яаж хийх вэ, тэрийг яаж хийх вэ, арилжаан дээр яах вэ гэх юм чинь зүгээр анх ингээл компьютерийн наан цаана ямар мундаг юм бэ гэдэг байж байгаа. Анх яаж уулздаг болох вэ? Яаж уулзч үзэх вэ? Юу сурчих вэ гэсэн бол одоо ингээд хийж бүтээжсэн нь яаж үргэлжлүүлэх вэ гэдэг хүртэл ингээд энэ олон жилийг ингээд өөртөө за өөрөөс нь суралцсан энэ олон хүмүүстэй хамт ингээд явж байгаа хэрэг бүр ингээд баг амьдралын нэг хэсэг болчихж байгаа юм. Тэ. Одоо энэ чинь 3 дахь жил нь дуусч байна. Тэгэхээр ч одоо яалчгүй амьдралын нэг хэсэг болсон. Тэгээд Уусаа бидний хийж чадах зүйл өөрийнх нь хийж ийснийг үргэлжлүүлэх. За хийх гээд арай хүрээгүүд нь чадхаараа хүрэх гэж хичээх. За тэгээд бас өөрсдөө тодорхой хэмжээний мундаг арилжаач болцоох. Иймэрхүү зүйлүүдийг бол бидний зүгээс л хийж чадхаар байна да. Окей, за тэгээд энэ 7 хоногийнхаа дугаарыг ингээд өндөрлж байна. Маргааш Swing Traders Discord дээр яг бид нар маргааш хэрч ороо юм шүү. За энэ бичлэгийг үзэж байгаа оройн 8 цагт юм байна. 17-ны 8 цаг гэсэн. Тийм. Бөндөрөө Swing Traders дээр зуглаад за тэгээд ерөөдөө яриа өрнүүлэх юм байна. Тэгээд ярмаар байгаа. За тэгээд ялчгүй YouTube-н дээр л комент хийчихээ тагвал тэгээд Discord руугаа орж ирээд нээлттэй ярилцаад нээлттэй тэгээд YouTube-ийн комментэн дээр
таны хувьд ямар хүн байсан, яаж нөлөөлж байсан гэдэг талаар нь нээлттэй бичиж болно шүү. За тэгээд мөн ихмээ баярлаа гэдэг өрөө байгаа хаа тий. Дурсгал өрөөгээд байгаад баярлаа гэдэг өрөөнд байгаа энэ та хүн бас өөрийн дотроо тээж явдаг. Эсвэл талархал байх юм бол бас бичиж нээлттэй байх нэ. За ингээд энэ 7 оныхон видеог ийм сайхан яриагаар өндөрлж байгаа. Том баяртай байна. За тэгээд мэдээнүүдээ бол анзаарах хэрэгтэй чухал 7 хоног байна гэдгээ мөн битгий мартаарай, сэргийлгээ тавиарай. Хэлцэнүүд анхаараарай. За тэгээд дараагийн 7 хоногийн дугаараараа тэгээд уулзцай. Баяртай. Бай. Энэ орсон чиний хүсэр байсан ч хорвоо хэрийсэн